За, гаусс шуо хоёр ямар ялгаатай юм бэ? Мэднэ ш. За, шуо гэдэг нь болохоор хоёулаа л ялгаагүй ярих хэлэх гэсэн утгатай тий. За, гэхдээ ялгаатай, дүрмийн хувьд ялгаатай, хэрэглээний хувьд бас ялгаатай. Шуо гэхээр ярих хэлэх буюу хинт хэлж байгаа нь тодорхойгүй зүгээр л ярьж байгаа. Ни шуо, хөө шуо тэр хэлсэн, энэ хэлсэн, тэр зөндөө олон юм ярьсан гэж зүгээр л шуо. Хинт чамаагүй зүгээр л ярьж байгаа. Жишээлбэл та шуулахын доо тэр бүр амар их юм ярьсан. Тэр маш олон юм ярьсан. 但我没听懂. Гэтэ би ойлгоогүй. Надад ярьсан үгүй юу биш те. Тэр зүгээр л аюу их юм ярьсан. Зүгээр л ярихыг л шуо гэнэ. Ни шуо шима чи юу гэдэг юм бэ? Тэ юу яриад байгаа? Юу гэсэн? Юу гэсэн бэ? 我没听清楚. За, 清楚гэдэг үгийг асуудаг. 清楚гэхээр ер нь бол бүр ингээд маш цэвэр тод гэсэн үг. Чин гэдэг чинь өөрөө айгу тийм цэвэрхэн юм pure тэ юм цэвэр ариун зүйлийг хэлдэг штэ. Тэгэхээр чин зүглэр юм тодорхой гэсэн үг байхгүй. Тэгэхээр сонсоод ямар ч нэг юм яриад байгааг нь бол сонсоод байна. Гэхдээ яг юм тодорхой яг юу гэдэг байгааг нь ойлгохгүй. Тэ амдаа бутнаад байгааг нь ойлгохгүй ч юм уу тэ. Тэр тохиолдолд мэйтинг чин чүү гэж хэлдэг байна. 老师说明天有考试гэн. За багш хэлсэн маргааш шалгалттай гэж хэлсэн шүү гэн. Хинт хэлсэн тодорхойгүй багш зүгээр л хэлсэн. Окей, тэгэхээр зүгээр л ярьж хэлхийг шуо гэдэг хүн шүү дээ. Та шуо хаа юу шуо дэ хэн хаа. За тэр хятаар ярихдаа айгу сайн юм байна. Зүгээр л яриад байгаа. Харин гаус үг болохоор яг тодорхой хинт хэлээд байгаа вэ буюу гаус үгийнхаа ард нь хинт хэлж байгаа гэдэг тэр хүнээ заавалчгүй хэлэх ёстой. Wa гаус үний. Тэгэхээр би яг чамд хэлье. Би чамд нэг юм хэлье. Би тэрэнд нэг юм хэлье. Тэ тагаус уу минтien юу考试. Тэр надад хэлсэн маргааш шалгалттай шүү гэв. Тэгэхээр ард нь хинт хэлээд байгааг нь заавалчгүй хэлэх ёстой дүрмтэй. Юусэн юм амархан. Чингаус уу 니의名字. Надад нэрээ хэлж өгнө үү? Хинт хэлж өгөх гээд байгаа. Надад ардаа хүн орох ёстой. 니의名字нэрээ хэлээч. 不要告诉任何人这个秘密. За 不要告诉битгий хэлээрээ хинт хэлэх ёстой гэхээр 任何人хүн тэ альва нэгэн ямар нэгэн хүнд битгий хэлээрээ. 저거秘密энэ нууцыг битгий хэлээрээ. Мама告诉我要认真学习. За ээж хэлсэн. Хэлээд байгаа. Хинт хэлээд байгаа ард нь эзэн би орох ёстой. Надад хэлсэн. 要认真学习.你们也认真学习呀. За юу айгу seriously айгу хянуур, нихамгай, хянамгай, нихуур тэ юм айгу анхааралтай тэгж сурах ёстой шүү гэж ээж надад хэлсэн гэнэ. За одоо ялгааг нь ойлгосноо? Айгу амархан ер нь бол. За шуо гэхлээр юу гэсэн үг гинэ? Ярьж байгаа л зүгээр тэр нэг үеийг хэлээд байгаа. Хинт хэлж байгаа нь тодорхойгүй болно. Хэлэх чадвар ярьсан агуулгыг дуртахад бол хэрэгэлдэг. Тэгэхээр зүгээр л яриад байгаа. Жишээлбэл 老师说大家注意. Багш хэлсэн. Бүгдээрээ тэ анхаараарай гэж хэлсэн. Хинт хэлээд байгаа тодорхой ш зүгээр л ярьж байгаа. Та шуо хаа юу? Тэр хятаар ярьдаг. Тэ тэр хятаар ярьсан. Тэр хятаар ярьдаг. Зүгээр л ярьдсан байлаа. Ингээл ярьж байгаа л зүйл. Гаус үг гэдэг нь болохоор ямар нэгэн зүйл мэдээлэл дамжуулаад байгаа ч юм уу те нэг юм чухал зүйл хэлээд байгаа ч юм уу. Бити энэ нууцыг хүнд хэлээрээ гэхээр хэлээрээ хиндийн хүнд те юуг энэ нууцыг гэдэг юм сүртэй юм чухал зүйл яриад ш те. Тэгэхээр гаус үг илүү мэддэх гэсэн санаатай. Шуогаасаа илүү. Тэгээд дүрмийн хувьд юу гэдэг гинэ? Артаа хүн заавалчгүй орох ёстой. Тэгэхээр 老师告诉大家注意гэж бол хэлж болохгүй байх нэ. Ягаад гэвэл гаусгийн ард нь хүн орох ёстой. Хинт хэлээд байгаа нь орох ёстой. Энд байхгүй учраас болохгүй байна. Та гаус хаан юу гэхээр юу гэсэн үг вэ? Тэр хятад хэлэнд хэлсэн гэдэг амаа хайшин. Тэгэхээр яг нь гаусгийн ард нь заавал хинт хэлээд байгаа нь байж байх ёстой байх нэ. За одоо дахиад нэг жишээ харах юм байна. Та шуула зэ жин ши гэн. За тэр энэ тухай тэ энэ хэрэг явдлын тухай ши гэдэг чинь хэрэг явдал гэсэн үг тэ. Кейс энэ тэр энэ хэрэг явдлын тухай хэлсэн. Зүгээр л хэлсэн. Зүгээр л ярьсан. Та гаусу wo зэ жин ши. Тэр энэ хэрэг явдлын талаар надад хэлж өгсөн. Буюу хэлж ярьсан. Надад тэр явдлынхаа талаар тодорхой мэдээлэл өгсөн гэсэн санаа гаусу дээр явах нь. Одоо ойлгож байна уу? Дахиад нэг жишээ харчих уу? Та шуулахын доо тэр бүр амар их юм ярьсан. Гэхдээ гаусуу зөвхөн надад хэлж өгсөн.
一件最重要的事. Нэгэн хамгийн чухал зүйлийг ганцхан надад л хэлсэн. Тэгэхээр Гаусугийн араас ямар нэгэн тийм чухал зүйл байдаг юм шүү дээ. Тэгээ хинт хэлсэн. Тэг хүн заавалчгүй орох хэрэгтэй. 老师说这道题很难. Багш хэлэхдээ энэ асуудал бодлого те энэ бүр амар хэцүү гэсэн. Бүр маш хэцүү гэсэн. Хинт хэлээд аваш багш зүгээр л ярьж байгаа. Энд чинь айгу хэцүү байхгүй юу? Энд чинь тэгэх ёстой байхгүй юу? Та нар ч одоо хичээл номоо хийгээд бичлэг тавуудаа сонсдгоо мó хаашаа ингээд зүгээр ярьж байгаа. Тэр зүйлдэр шуо. 然后үүнийхээ дараа Гаусу вамен. Үүнийхээ дараа бид нарт тариа хэлж өгсөн чухал юм хэлчих шүү. 正确的解决方法. Оновчтой. 正确的. Оновчтой解决шийдвэрлэх.解决гэсэн чи биш байна. 解题方法гэнэ. За, оновчтой яг тэр асуултыг шийдвэрлэх буюу бодлогыг бодох аргыг оновчтой бодлого бодох аргыг харин дараа нь биднэрт хэлж өгсөн. Тэгэхээр Гаусугийн араас хүн орох ёстой. Тэгээд араас нь тийм чухал мэдээллийг заавал дамжуулж хэлэхээрээ Гаусу байна. Одоо ойлгосноо. Тэгэхээр та хэд өөрсдөө энэ харилцан ярианд Гаусу шүү хоёр аль нь орох вэ гэдгийг өөрсдөө хийгээд үзээрэй. Хариулт авмаар байвал надад хэлээрэй заа юу. За, бай. Тэгэхээр өнөөдрийн хичээл шуо Гаусу хоёрын ялгааг үзлээ. Bye.